За сайн байцгаана уу. За энэ бичлэг очих өдрийн мэндийг хүргэе хүмүүстээ. За намайг Даваасран гэдэг. Би 4 хүүхэдтэй энгийн л нэгэн ээж эмэгтэй. Би яагаад энэ бичлэгийг хийж байгаа вэ гэхээр би юу яаж ирсэн? Яг ийм амьдралын ийм гацаанд орж ирсэн байхгүй юу? Одоо жишээ нь яг ингээд миний амьдрал яг зогсонг байдалтай орсон. Эдийн засаг байхгүй, өр ширэнд орсон. Тэгээ миний бизнес одоо миний хийж исэн бизнес бүр ингээд уналтанд орж байгаа байхгүй юу? Одоо ингээд би бол нөгөө нэг хамгийн анх бол яах вэ гэхээр би орифлеймын яг ингээд хаашаа явахаа мэдгүй, яг юу хийхээ мэдгүй, яг ийм байх үедээ олон түвшинд маркетинг буюу орифлеймын бизнест нэгдэж ажиллаж ирсэн. Тэгээд энэ компанид ажиллаж байхдаа маш олон удаа унаж ирсэн. Одоо жижигхэн өдийхийн амжилтанд хүрдэг. Тэгээд эргээл ингээл унждаг. Тэгээд бүр ингээд яалтж байхгүй сүлд ингээд маш олон удаа тийм байдалд хүрэхээр бүр ингээд гацаанд орчиж байгаа байхгүй. Одоо нөгөө яач гэдэг юм те бизнес маань амжилтанд орохгүй болохоор бүр яах учраа олохгүй яг ингээд төөрөлдөж явж ирсэн. Ер нь бол миний амьдрал яг тийм байсан. Миний эдийн засаг, миний амьдралын эдийн засаг одоо ингээд тартагтаа тулаад ингээд өр ширэнд ороод тий тэгээд дээрэс нь маань одоо би яг ингээд миний хамгийн их сонирхолтой хөтлөгдөж хийж исэн ажил маань хүртэл ингээл гацаанд ороод дээрэс нь ингээл гэр бүлийн уур амьсгал гэдэг ч юм уу одоо надад ийм ямар ч ингээл ер нь бол би бол яг ийм нэг амар хэцүү хүнд тийм байдал орсон. Одоо ингээл одоо хань ижил маань өнгөрсөн. Тэгэл ямар ч орлогын их усүр байхгүй. Тэгээ дээрээс нь маш олон одоо хүүхдүүдтэй орох оромж байхгүй гэл ингээл бүр амар хүнд байдалд ороод ингээд шантраад бүр яах ч учраа олохгүй байхад яг тэр үед орифлеймын бизнесийг хүн санал тавиад би эндээс жоохон ч гэсэн амжилтыг авчихсан. Гэтэл яг эргээд унсан. Тэгээ эргэж унаад бас яг ингээл эргээл амар хүнд байдалтай орсон. Яг ингээд нэг яг хуучин шиг ингээд нэг жоохон эмд хүрээл эргэж унаал. Жоохон эмд хүрээл эргэж унаад. Тэгээд ингээд өр ширэнд ороод гэдэг ч юм уу те яг ингээд хайр сэтгэлийн асуудалч бүр ингээд улам тартагтаа тулаал гэдэг ч юм уу хань ижил байхгүй тиймэрхүү одоо тийм хайр сэтгэл одоо хань ижилгүй ингээ олон жил ганцаараа явцсан баргийн үнэтэй таарахгүй ч гэдэг юм уу те яг иймэрхүү ийм миний хувьд бол яг ийм амар хүнд үеэлтэй яг миний хувьд бас гадны хүмүүс сонсогдоход ямар байх нь бол би сайн мэдгүй яг миний дотоодд бол айгүй тийм хүнд байсан. Тэгээд ер нь ингээл жоохон ингээл миний амьдрал ингээл жоохон тийм хүнд үеэс гараад жоохон ингээ өөрийг хичээж гүйж гал жоохон юм төрдөг. Тэгэл хүрчгээр яах вэ гэхээр буцаал эргээл яг тэр байрантаа очичдаг. Би энэ орифлеймын бизнесийг маш олон жил яг тийм байдалтайгаар ингэж хийсэн. Тэгээ яг сая яг тэгээд эргээд ингээд буцаал ингээл эргээл хуужаа юундаа очсон. Яг тэр гацаанд орсон бүр ингээд яг үннийг хэлгээд амар шантарсан байсан. Одоо би бүр яг яах ч учраа олохгүй шантран гэхээс илүү надад нэг тийм гарц гаргалгаа харагдахгүй байгаадсан байхгүй бүр гаццсан. Тэгсэн мөртлөнгөөсөө ингээд нэг цалинтай ажил хийх гэхээр би хаана юу хийх ямар ч мэрэгжил мэдлэг байхгүй дээрэс нь юу дөнгөж нэгдүгээр ангид орсон хүүхэдтэй нөгөө үсэг зааж байгаа тийм хүүхдийг ингээ хайчаад ийш тийшээ хайчаа явж болохгүй хүүхэд харах хүн байхгүй
бүр яг ингээд нөгөө нэг яг бүх миний энэ нөгөө нэг амьдрал маань ингээд яг надаас шалтгаалаад одоо би л байхгүй бол ингээд тасрах гэж байгаа юм шиг тэр амьдрал бүр сүйрэх гэж байгаа юм шиг тийм мэдрэмж айгүйх авдаг байсан. Яг тийм мэдрэмжтэй байх үедээ яг энэ дижитал маркетинг гэдэг ийм гайхалтай маркетингтэй учирсан энэ маань бол үнэхээр том боломж. Энэ бол үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн одоо компани гэх юм уу те хүмүүст маш том боломж гэж би хувьдаа хардаг. Тэгээд энэнд маань одоо яг энэ тэр дижитал маркетингийг маань би сайн дааж учраагүй. Харин миний төрсөн миний ихч бол ийм хүн баггүй юу, хөдөөний ийм малчин хизээж олон нийт дээр өөрийгөө ингэж ил гаргах төрлийн хүн биш байхгүй юу. Ер нь бол нэг тийм би л тэгж ихчигээ дүгнээд исэн чинь харин нэг харсан чинь манай ихч чинь бүр юу вэ сте нэр өөрийн гэсэн тэ одоо бүтээгдэхүүнтэй болцсон өөрийн гэсэн одоо нөгөө бизнесийн их үүсвэрийг тавьсан олон нийтээр ингээд зар тавиад ингээд амар мундаг ажилласан. Тэгээд ихч маань надад юу гэж санал тавьсан бэ гэхээр чи зүгээр ингээд юу яаж хахаас энэ суралц гэд надад санал тавьсан. За ингээд би ихчийнхээ хүсэлтээр энэ Magna Digital маркетинг руу орлоо, суралцлаа. Яа зүгээр л миний гэрэл миний цээж ингээл хөнгөрсөн. Амар гоё болсон. Ерөөсө миний гацаад байсан. Намайг буцаагаад ингээ байранд нь би нэг жоохон хичээгээл явгаар ингээ буцаагаад ингээ байранд нь авчираадсэн тэр одоо хулганы тойрогч гэдэг юм уу тэр ийм харахны тойрогоос гарахгүй байсан тэр тойргийг маань сэтэлж өгсөн ийм амар гоё боломжийг миний эгч маань надад өгсөнд би амар талархаж байна. Би ер нь бол яг би өөрөө бол ийм баггүй юу нэг айгүйх суралцах дуртай, айгүйх ном уншдаг. Тэр дундаа хувь хүний хөгжлийн талаар айгүйх ном уншдаг. Тэгээд ийм суралцах дуртай. Пэс одоо онлайн ухсан байсан ч гэсэн онлайныг ингээд үзчихсэн ч гэсэн би хизээж хэрэггүй юм үздэггүй дандаа л нэг юм ингүүл та амжилтанд хүрэн шүү, ингүүл өөрийгөө өөрчлөе шүү, ийм байгаараа, ийм үзэлт бодолтой байгаараа гэдэг ийм юмнуудыг айгүй их одоо нөгөө судалдаг төрлийн хүн байхгүй. Тэгсэн чинь тэр ихчийн маань хөтлж оруулсан тэр Magna Digital юу маань маркетинг маань ерөөсөө тэн дээр бүх юм байгаа. Тэгээд хүүхэд хүмүүжлэн тэ дотоод хунсар эдэргээд ингээд бүх төрлийн зүйлүүдийг ингээд нэгтгээд амар гоё болгоод ингээд бидэнд одоо надад ингээд гаргаад өгсөн. Тэгээ би энэ дижитал маркетинг суралцснаар юуг ойлгосон юм бэ гэхээр миний нөгөө гацаадсэн ингээд ийм хулганы харахны тойрогонд ороодсэн ийм тойрогч нь ерөөсөө л миний энерги юм байна. Тэ? Би энерги засахгүй, би өөрийгөө өөрчлөхгүй, би өөрийнхөө үзэл бодлыг би зүгээр далд ухамсар гэл нэг ийм цаагур гүн юмд ингэ сураад суралт ийм цаагур ийм гүн юм айгүй гүн утга агуулгатай зүйл рүү яваад исэн байгаад байгаа хгүй юу? Одоо ингээд эргээ бодоход тэгэхэд яг ясамин дээр зүгээр л энгийн зүгээр л өнөөдөр би хүнтэй ярихдаа амнаас ямар үг гаргаж байгаа юм. Энэ л миний амьдралыг шийдэж идэг гэдэг зүйлийг ерөөсөө ойлгоогүй дүүрсэн байна. Тэгээд тэр маань эргээд миний амьдралын одоо үр шим болж миний амьдралд айгүйх энерги сүрэг бодлууд маань миний амьдралыг эргээд ингээд татан ингээд буцаагаад байсан байранд нь тавиад исэн юм байна гэдгийг амар ойлгосон. Тэгээд одоо би энэ бичлэгээрээ яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө миний амьдралд юу болох байгаа гэсэн ганцхан бизнес дээр биш шүү дээ. Ганцхан реклам дээр биш байхгүй юу? Юу эдийн засаг
Жишээ нь нөгөө нэг надад орлого орж ирлээ. Мэдхгүй тэгэл нэг мэдхэд алга болчихно. Тэгээд ингээд нэг сарын дараа 2 сарын дараа ингээд эргээд харахад баахан хүмүүст өртөө болцсон байх жишээтэй. Ерөөсөө тэгээ би өрнөөс гарч чадахгүй амар сонин ингээд тэгээ би өөрийгөө бодохоор би ингээд нэг юм худалдаж аваад ингээд учиргүй ингээд хүн амьд өөр тавиал ингээд учиргүй худалдан авалт хийгээд гүгээд байгаа юм байхгүй. Тэгсэн ернээсээ айгүйх юм өртөө тэгээ өрнөөсөө гарч чадахгүй тийм одоо эдийн засгийн мөнгөний ийм амар гүн цоожлогдсон байсан бэлээ. Хоёрдугаарт нь гэхээр хайр сэтгэл одоо нэг хизээж хинч намайг хайрлахгүй гэдэг ч юм уу өөрийгөө үнэлэх үнэлэмжийн тэр одоо эсрэг хүснээрээ хайрлуулах тийм зүйл дээр амар цоожлогдсон. Одоо ер нь бол одоо ингээд нэг залуутай уулзаад үерхлээ ч гэсэн за тэргүй энэ надтай суухгүй юм чин гэдэг ч юм уу эсвэл энэ намайг ингэж гоо л орхио явчихна гэдэг ч юм уу ийм амар сөрөг үзэл бодлууд амар өөртөө суулгацсан. Тэгээд тэрнийг ингээд тийм үрийг суулгачаад тэгээд тэрийг ингээд байнга бодлоор усалдаг байх жишээтэй. Энэ одоо энэ надтай ингээд суухгүй энэ намайг жинхнээсээ хайрлахгүй гэдэг үзэл бодлыг амар өөртөө суулгаад тэгээд тэрийг ингээд бүр ингээд услаад тэгээд тэр нь яах яг ясмин дээр эргээл үрдэн тийм л үрдэн үүсэн шүү дээ. Эдийн засаг дээр бас яг адилхан ингээл нөгөө өөр тавьчин тэгэл нөгөө өхөгөө бодоол энэ өрнөөс гарч чадахгүй гэдэг ийм амар ийм сөрөг бодлуудыг ингээд тавтан нөө бодлогоо ингээд услаал тэгэл нөгөөх нь ингээд миний амьдрал дээр ингээд үрдэн болж гарч үүсэл юу харилцаан дээр энэ намайг үнэлэхгүй энэ намайг хизээч үнэлэхгүй энэ намайг юу яахгүй би одоо үн цэнтэйгэж харьцахгүй гэдэг ч юм уу энэ намайг доош нь хийдэг ч гэдэг юм уу ингээ ерөөсөө амьдралынхаа бүх талбарууд дээр тийм сөрөг зүйлийг ингээд нөгөө нэг амьдрал дээр ингээд суулгацсан. Тэгээд тэрийг ингээд услаад идэг. Тэгээд тэрнээсээ ингээд юу гарч ирнэ гэж ойлгоод цэцэг гарч ирнэ гэж бодоод. Яг нөгөө нэг манай багш одоо орифлемийн зөвлөгч багш л да. Ер нь бол намайг ингээд орифлемд ингээд юу яадаг, яаж хийх хэвтэй, яаж ажиллах хэвтэй ингээд ийм менторлдог багш байдаг яг надад бол тэрнээс Magna Digital бол өөр. Тэгээ тэр багш ярьж ирсэн байхгүй. Та чи ингээд бууз жигнэж байгаа гэж бодъё. Тэгэл ингээл тогооныхон тагийг авахаар л би цувь хийжсэн шүү дээ. Бууз байна шүү дээ гэд ингээд хүмүүс гэдэг шиг л яг тэрнтэй адилхан би ерөөсөө л нөгөө нэг сөрөг эмний үрийг суулгачаа тэрийг усалчаад тэгээд нөгөө үр тариан дэлгэрээд ингээд гараад ирэхээр би сарнай цэцэг авах гэж исэн чинь юу авчлаа бут авчлаач гэдэг юм уу яг ерөөсөө нэг тийм өөрийнхөө үзэл бодолтой нэг ерөөсөө цэгцэлж чадахгүй тэгээд бүр нэг тэр бодолтой бүр ийм тагтарсан гэх юм уу амар тэгтлээ ингээд тагтарсан. Тэгээд миний гол зорилго нь яасан бэ гэхээр энд суралцаад гол ойлгосон зүйл нь юу байсан бэ гэхээр одоо миний хойноос 4 хүүхэд явж байгаа. Одоо түрүү чихэн нас биеийн түрээ зэрэгт яваад ирсэн одоо ингээд компанид ажлыг явж байна. Гэтэл тэрднэр маань яг миний энэ үзэл бодлыг ингээд хүлээж аваад тэгээд өөр дөр ингээд услаад байх услаад байна. Тэгэхээр би өөрөө яг одоо ингээд таслан зогсоохгүй бол ерөөсөө үргэлжлэлийн ийм амьдрал дараагийн амьдралууд маань ингээд яг би яг яаж амьдарч ирсэн миний охин яг тэгж амьдрна гэдэг ч юм уу тий. Тэгээд sorry уучлаарай. Тэгээд ерөөсөө яг тийм миг ингэж айгүйх өөртөө татдаг. Тэгээд
дахиад ингээд цаашаа явахаараа тэгээд тэр сөрөг бодлууд нь яг таталцлынхаа хуулаараа ингээд дандаа ингээд эргэн тойрондоо ингээд дандаа сөрөг зүйлүүдийг ингэж өглөөгөө татдаг ийм амар сонин амьдрал би өөрөөр хэлбэл би яагаад байгаагаа л ойлгосон юм. Би ерөөсөө өнөөдрийг хүртэл би яаж амьдраад исэн би яагаад байгаагаа миний энэ оюун бодолд юу болоод байгааг би амар сайн ойлгосон. Хуучин би зөндөө суралцж ирсэн. Яг энэ чиглэлээр би зөндөө суралцж ирсэн. Гэхдээ би тэгэхэд ойлгоогүй байхгүй. Гэтэл яг энэ Magna Digital энэ онлайн хичээлд хамрагдсанараа би өөрийгөө яагаад байгаагаа ойлгосон. Ингээд би өөрийгөө манифест хийгээд өөрийгөө ингээ өөрчлөлт эхэлсэн чинь амар инээдтэй бүр жижигхэн зүйлээс эхэлж мэдрэгдэж байгаа. Хүн гэдэг өөрөө яах вэ гэхээр маш хүн өөрийгөө бүтээдэг. Ер нь бол манифест гэдэг маань ерөөсөө өөрийнхөө амнаас гарч байгаа үг, өөрийнхөө үйлдэл бүх юмыг л хүн өөрөөр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл чи юу ярьж байна? Тэр ярианы чинь тодорхойлолт нь чи өөрөө юм аа гэд бас манай багш маань тэгж хэлдэг. Яг тэрнтэй адилхан ерөөсөө л миний амнаас ямар үг гарч байна? Яг би тэр энергийг л тэр үгнийхээ энергиэр л би тийм үйлдэлийг, тийм үр дүнг өглөөгөө татдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ би яг энэ чиглэлээр одоо би суралцж байгаа. Ер нь бол би гялалзах амьдрал гэдэг нэртэй ийм хуудас өөрийн гэсэн ийм брендийг нээсэн байгаа. Тэгээд энэ гялалзах амьдрал гэдэг энэ юу руу маань орохоор энэ одоо нэг яг миний гацаад исэн салбарууд одоо эдийн засаг байна тий. Би яагаад амжилттай явж чадахгүй? Би яагаад өнөөдрийг хүртэл баяжаагүй юм те? Би яагаад өнөөдрийг хүртэл сайхан амьдраагүй? Би яагаад өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн ийм брендийг, өөрийн гэсэн бүтээгдэхүүнийг босгоогүй юм те? Яг энэ гацаагаа олсон. Хоёрдугаарт нь гэхээр би яагаад өөртөө итгэлтэй байж болоогүй. Би итгэхгүй бол өөр надад хэн итгэх юм те? Яг энэ чиглэлээр одоо суралцсан. Тэгээ би яг энэ чиглэлээр өөрөөр хэлбэл би танд одоо үүнээс цааш яг ингээд манай гялалзах амьдралыг дагах юм бол ерөөсөө л яг энэ чиглэлийг өгнө. Өөртөө хамгийн түрүүнд хүн өөртөөгөө л ажиллах чухал хэрэгтэй юм билээ. Өөрийнхөө үзэл бодолтой, өөрийнхөө одоо энэ зөв биелэгтэйгээ одоо ер нь бол энэ хорвоо ертөнц бурхан гэд бидний нэг дээд асар том энергийн том талбар байгаад байгаа байхгүй юу. Гэтэл тэр энерги маань яа гэм бэ гэхээр таныг яг юу бодож байна? Тэр бодлын чинь энергиэр л таны амьдралд тэр бодлын чинь энергиэр л таны амьдралд өнөөдөр тэр үр дүнг бий болгодсон байна гэдгийг суралцж байгаа. Яг энэ чиглэлээр суралцж байгаа. Тэгээ би яг одоо энэ чиглэлээр суралцах сонирхолтой тий хүмүүс байх юм бол хамтарч болно. Яг гэвэл би нэг өөрөө амар нэг доод төвшөнд гэдэг юм уу одоо нэг бүр амар хинч биш төвшөнд байгаагаа мдээгүй байхгүй юу. Одоо бол би нэг суралцж байгаа болохоор гаднаас үр дүн ингээ гадны хүмүүсээс харахад миний амьдралд амар айхтар үр дүн гараагүй байгаа ч гэсэн миний дотоод ертөнцид буюу миний тархинд амар өндөр үр дүнг өндөр тийм өөрчлөлт орцсон байгаа. Тэгэхээр би одоо бол өөртөө итгэлтэй эмэгтэй. Би бол одоо надад нэг хин нэгнээс санаа зовох, хин нэгэн тэгэх болов, ингэх болов гэсэн айдас бол надад өрөөс огт байхгүй болсон гэсэн үг. Дээрээс нь одоо яг энэ чиглэлээр ингээд суралцаад мөнгийг хэрхэн татахын өөрийнхөө одоо ер нь бол миний энэ суралцаад байгаа эрчүүдийн маань энэ суралцаад байгаа энэ Magna Digital
энэ юу маань сургууль маркетинг маань сургалт маань ерөөсөө л чи яг хийм баймаар байгаа. Тэгвэл яг тэрнийхээ чиглэлээр яг ингээд суралцаад явж болдог юм гоё сургалт байгаа. Тэгээд одоо миний энэ гялзах амьдрал руу ингээд орох юм бол бизнес гэж юу юм, мөнгө гэж юу юм, дээрэс нь хэрхэн өөртөө итгэж өөрийнхөө таталцлынхаа хуулиар гэдэг юм уу те, өөрийнхөө үгээр өөрийнхөө бодлоор одоо өөрийнхөө зөв гэсэн болгоноо өөрийн амьдралдаа татж авах юм гэдэг чиглэлээр ойлголт авна. За дөрөвт нь болохоор ер нь бол миний юун дээр бол гэлцэх амьдрал дотор бол энэ дөрвөн түвшний уулзалтууд сургалтууд явагдана. Нэгдүгээрт нь эдийн засаг явагдана гэсэн, нэг нь далд ухамсар буюу одоо нэг өөрийнхөө энергийг өөрчлөх. За гуравт нь болохоор юу одоо бизнесийн төрлийн одоо ер нь бол нэг юм байна штэ. Бизнес чинь дотор маш олон янз ахгүй юу? Одоо жишээ нь би бол олон үеит маркетинг буюу сүлжээний бизнес гэдэг маркетингд ажилтдаг хүн баггүй, төрлийн хүн баггүй юу? Тэгээд дээрэс нь онлайн бизнес affiliate маркетинг гэдэг одоо тухайн нэг юу бүтээгдэхүүний тухайн компанитай нэгдээд дотроо одоо тухайн компани бүтээгдэхүүнийг онлайнаар зарснаас өөртөө хувь ашиг өртдөгч гэдэг юм уу ийм бизнес. Гуравт нь болохоор одоо яг энэ дижитал маркетинг буюу онлайнаар хэрхэн хурдан амжилттай ажиллах вэ гэсэн ийм ер нь бол одоогор бол миний ойлгож мэдсэн ийм гурван төрлийн юу байгаа, бизнес байгаа. Яг хүнийг энэ гурван төрлийн бизнес бол ерөөсөө яг хүнийг хамгийн зөв одоо баян тэр сайхан амьдралд хүргэдэг гол гурван бизнесийн салбар юм шүү. За би дахиад нэрлэе. Сүлжээний маркетинг, affiliate маркетинг, дижитал маркетинг гэсэн ийм гурван маркетинг бол ерөөсөө хүний яг хамгийн чухал та ямар амьдралд хүрмээр байгаа юм тий, та тэр бомтон болмоор санагдаж байна уу, тэр бомтон болмоор байна уу, тэгвэл хизээж та яг одоогийн хийж байгаа ажил чинь одоо та магадгүй цалинтай ажил хийж байгаа гэж бодъё. Цалинтай ажил хизээж хүнийг тэр бомтон болохгүй шүү. Жижиг дунд бизнес эрхлэгчд гэдэг ч юм уу, одоо нөгөө нэг дэлгүүрүүд гэдэг ч юм уу, яг ийм чиглэлийн бизнесүүд бол салбарууд бол хүнийг тэр бомтон болохгүй гэсэн үг. Тэгэхээр та яг ямар чиглэлийн зорилготой байгаа юм, яг тэр зорилгынхаа дагуу одооноос өөрчлөгдөж эхлэе гэсэн хүсэлтэй байх юм бол миний гялзах амьдрал гэдэг нэг хуудас руу орж болно. За би хэлсэнтэй юу байгаа гэж мөнгө, эдийн засаг, тэгээ бизнес, тэгээд далд ухамсар, одоо нөгөө өөрийгөө хэрхэн өөртөө итгэлтэй болж өөрчлөгдөх үү те, цаашид яаж амьдрах вэ? За дөрөв дэх юу нь болохоор эрүүл мэнд гоо сайхан. Яг тэгвэл миний хамгийн одоо нэг төрлийн чаддаг ажил гэх юм уу да. Тураах. Яг одоогор бол би тэр эрүүл мэнд гоо сайхан төрөл дээр бол ажиллаагүй байгаа. Би ерөнхийдөө бол жоохон жин нэмсэн байгаа. Гэхдээ асуудал байхгүй. Энэ бол зүгээр л ингээл үлээгээд өнгөрчих зүйл байхгүй юу? Ер нь бол надад миний хамгийн нэг ам бардам ярих зүйл бол миний эрүүл мэнд гоо сайхан хоёр төрөл арьсаа яаж арчилдгийг, өөрийгөө яаж эрүүл болгодгийг, хизээж та насан туршдаа одоо хор тавдар тусахгүй гэдгийг мэддэг тийм амьдралыг бүтээх хэрэгтэй. Насан туршдаа миний арьс ингээд ингэтлээ үрчигээд унчихгүй гэдгийг мэддэг. Би буцаад улам залуужна гэхээс биш, би буцаагаад улам залуужна гэхээс биш, би буцаад хөгшөрөхгүй гэдгийг нөгөө мэддэг байх тийм үзэл бодлого өөртөө би тийм хэмжээнд өөртөө
тасгалжуулагдаад суралцсан гэсэн үг байхгүй юу? Эрүүл мэнд гоо сах хоёр дээр бол юу гэр ментороос суралцсан гэсэн үг. Миний яг энэ чиглэлээр ингээд намайг юу энэ эрүүл мэнд гоо сахын чиглэлээр ингээд намайг ингээд бүр яг ингэж барьж байгаа сургасан гайхалтай багш байдаг. За тэгээд яг энэ дөрвөн чиглэлийн одоо юг гэлзэх амьдрал дотор бол ийм дөрвөн багантай. Тэгээд яг энэ гэлзэх амьдрал пейж руу өгч гэдэг юм уу те, энэ хуудас руу маань орохоор ерөөсөө яг юу яана, яг энэ чиглэлүүдийг суралцна гэсэн үг. Гэхдээ яг одоо бол би юуг суралцж явах хамгийн түрүүнд илүүдэлхүү яаж байгаа юм бэ гэхээр нөгөө нэг манифест буюу дотоод ухамсар тархиныхаа өөрчлөлтийг бодлоо өөрчлөх би яг энэ дээр суралцж байгаа. Бизнес гоо сайхан эрүүл мэнд те одоо та ямар ч салбарт ажилласан байж болно. Ямар ч салбарт ажиллаж иж болно. Гэхдээ уучлаарай. Таны бодол өөрчлөгдөөгүй цагт хээзээч амжилтанд хүрэхгүй. Та 1000 имийг төгс сураад ч бодлын энергийг өөрчлөхгүй бол хизээч амжилтанд хүрэхгүй юм байна гэдгийг би өөрөө ойлгож мэдсэн. Одоо би яг энэ чиглэлээр суралцж байгаа. Тэгээд яг энэ өөрийнхөө бодлыг өөрчлөх, энерги өөрчлөх тэ энэ одоо үгээ гэдэг ч юм уу тэ ер нь бол манифест гэдэг чинь төсөөлөл гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө амнаасаа ямар үг гаргаж байна, яг тэр үгээрээ л одоо өөрийнхөө миний амьдралын үр дүн бий болж идэг гэдгийг ойлгосон. Тэгээд яг одоо энэ чиглэлээр суралцж байгаа. Тэгээ яг миний энэ чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүс байх юм бол надтай нэг дээрээ би хамтдаа суралцъя. Тэгээ хамтдаа илүү одооноос эхлээд ингээд суралцж байгаа юм бол бүгдээрээ гоё ихгүй. Ер нь бол айгүй гоё штэ. Бодлоо өөрчилчихөөр бүр амар гоё ийм амар тайван. Бүр ингээ юунд санаа зовхгүй. Юунд ч шүү. Тэг яг тэр юунд санаа зовхгүй тэр амар тайван тэр таатай мэдрэмжийг мэдэрч ингэж хор мөч бүр ийм таатай мэдрэмжийг мэдэрч амьдрна гэдэг бол үнэхээр агуу. Тэгээд хуучин одоо би одоо яг нуулгүй хэлэхэд би 7 хоног би яг энд суралцаад би одоо 7 хоног байна. Тэгээд энэ суралцахаас 7 хоногийн өмнөх давка байсан бол юу гэж бодно гэж яа ичиж өгсөн яасан тэнийг одоо онлайнаар ингээд тахтай яадаг хүмүүс намайг юугээ бодож байгаа бол өстой нэр ингээл одоо миний энэ бичлэгийг одоо тэр энэ үзэж байгаа одоо тэр одоо юу гэж бодож байгаа бол тэр энэ ингэж бодож байгаа болов гэл амар их юм сөрөг ийм асуудлууд сөрөг юмнууд дээр фокуслаад ингээд тэгээд тэрнээс төсөөлөө тэрнээс ингээд өөртөө амар хямарсан сууж байх байсан. Гэхдээ би 7 хоногийн дотор бол өөрчлөгдсөн. Яг гэвэл би өөрийгөө хинбэ гэдгийг мэдэж эхэлсэн. Өөртөө ажиллаж эхэлсэн. Тэгээд айгүй хөөрхөн бяцхан ийм баярламаар ийм гой амжилтууд гарсан. Учир нь тэр жишээнүүдээс нэг жишээ ярил л да. Би учир нь хизээч энэ амьдралдаа 6 сарын 1-нд хүнээс бэлэг авч үзээгүй. Ерөөсөө би хүнээс бэлэг авч үзээгүй байхгүй юу? Тэгсэн чинь бүр сая 6 сарын 1-нд гэтэл би амьд сарнай тэр дундаа өөрийн хүүхд шиг хүүхдээсээ бэлэг авсан амар догтлсан амар баярлсан. Тэгээд бас талархсан. Тэгэл ингээл ямар ч мөнгө төрөхгүй байж ич одоо ингээд яг тухайн өдөрт хийгсэн хүсэл хийгсэн ажлуудаа манифест хийгээл гүцээ чинь амар амархан болж байгаа. Тэгээд яг энэ чиглэлээр ингээд яг өөрийгөө өөрчлөөд яг энэ чиглэлээр ингээд суралцаад явъя гэсэн хүмүүс ахын бол би надад хандах юм бол би танд туслахад бэлэн хамтдаа суралцахад бэлэн гэсэн үг шүү. За тэгээд одоо цаашид гэлцэх амьдрал гэдэг маань ер нь бол яг ингээд ийм над шиг ийм үзэл бодолтой байсан
одоо цаашд өөрчлөгдөё, би суралцъя, би өөрийгөө олъё, тий? Гэсэн хүсэлтэй ийм хүмүүс байх юм бол нэгдэж болно. Яг одоогийн байдлаар би тийм их өндөр үр дүн тий бусдын нүдэнд харагдахаар тийм өндөр үр дүн гаргаагүй ч гэсэн би энэ оюундаа бол айгүй том өөрчлөлтийг хийцэн. Тэгэхээр санаа зовлтгүй гэсэн үг. За ингээд юу яа. Бүгдээрээ хамтдаа одоо гялцах амьдрал руу орох юм бол миний дараагийн амьдралууд дараагийн бичлэгүүд маань байнга тавигдана. Тэгэхээр би тэнд бол өөрийнхөө амьдралыг би юугаач нуухгүй тавина. Би үр хүүхдүүдтэйгээ яаж харьцдгийг те би яаж суралцж байгаа, яаж хөгжиж байгаа гэдэг ийм бичлэгүүдээ бол тавина. Тэгээд ингээ хамтдаа суралцаад өнөөдөр би ийм сурлаа гэд ингээд бичлэгээ тавина. Би одоо инглээ гэд тий би охинтойгоо би ч одоо том жижиг 2 охинтой манай том охин маань одоо 12 дугаар ангид төгсөж байгаа. Тэгэл том охинтойгоо ийм зүйл хийлээ, бага охинтойгоо ийм зүйл хийлээ гэдэг ч юм уу. Би бас нэг хүү хоёр хүүтэй шүү дээ. Тэгэл том маань одоо нас биеийн төрсэн ийм том хүүтэй байгаа. Тэгэл хүүтэйгээ ингэж харьцлаа, бага хүүтэйгээ инглээ гэдэг ч юм уу. Ерөөсөө л ингээл бизнесман ийм боллоо. Би одоо ийм чиглэлээр бизнесээрээ ажиллаж байна гэдэг ч юм уу. За би ийм манифест хийж байна гэдэг ч юм уу. Ерөөсөө л ингээл цаашид бол маш нээлттэйгээр би ийм бичлэгүүдийг тавина. Гэхдээ би гялцах амьдрал гэдэг энэ хуудсантаа тавинаа. Тэгээд ер нь бол одоо цаашдаа турыг гоё болъё, үзэсгэлэнтэй эрүүл болъё гэсэн хүмүүстэй бас ингээд хамтраад бас өглөө болгон одоо бол би жоохон чинь нэмсэн байгаа. Одоо тэгээд цаашд бол яг гэхээр хамтдаа турыг. Би яг ингээд юуныхээ эрүүл болох тураах хөтөлбөрөөр гаргацсан байгаа. Тэгээд одоо ер нь бол өнөөдөр өглөө гаргасан. Тэгээд маргааш нас хэсвүүлээд тэр хөтөлбөрийнхөө дагуу тураал жингээ хасаа явчихна гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө санаа зовох хэрэггүй. Манай энэ эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдах юм бол та хизээч хор давдар тусна гэхээс тусахгүй гэдгээ мэддэг болно. Хизээч хөвшөрөхгүй гэдгээ мэддэг болно гэсэн үг. Тэгээ яг энэтэй адилхан та энэ тархиа өөрчлөх юм бол энэ бодлого өөрчлөх юм бол хизээч ядуу амьдрахгүй гэдгийг мэддэг болно. За тэгээ бизнес дээр мөнгөн дээр хизээч мөнгөний дутагдлалт гачигдалт хүрэхгүй гэдгийг мэддэг болно. Ийм сургалтуудыг одоо ингээд цаашид ингээд богино бичлэгээр ингээд тавиад яваад байх болно. Ингээд надтай хамт суралцаарай. Уул нь одоох ингээд хамт суралцаа явах юм бол одоо ер нь бол суралцаа одоо ингээд гэл суралцаа явах юм бол им төрүүлж орсон хождог гэдэг шиг тий. Гэтэл ер нь одоох ингээд суралцаа явбал хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Magna Digital маркетинг бол одоо дахиад нэг 2 жилийн дараа гэдэг юм уу дахиад нэг 3 жилийн дараа гэхэд бол та илүүж хоцрогдсон байх шүү. Тийм учраас одоохон хамтдаа суралцаад хамтдаа хөгжөөд ингээд явах боломж танд нээлттэй байна шүү. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя.